AI. Ер нь бүгдээр л AI одоо хэрэглээд манайхан эхэлцгээсэн байх. Тэгээд сураагүйнууд нь бол одоо жоохон хоцрогдож эхэлж байна. Оюутнууд бие даалтаа хийж байна. Одоо сурагч нар хичээлийн гэрийн даалгавраа хийдэг болчлоо. За тэгээд нэг жоохон хөгшчүүлэн болохоор нэг юм надад Монголд ил өмсөөл гэдэг ч юм уу тий. Эсвэл яадаг чинь 3 хүүхэдтэй хүүхэн Чингис хаан босч ирж даллал гэдэг ч юм уу тийм юм хийх маягаар AI ерөнхийдөө бидний өдөр тутмын хэрэглээнд нэгэнт болж эхэлжээ гэхгүй. За тэнгуут би бас хэрэглэмээр санагдаад болдгоо гэхгүй. За тэгээд хэрэглэлээ гэхгүй. За тэгээд юунд хэрэглэсэн тухайгаа ингээд өнөөдөр та бүхэндээ та бүхэн ч гэж 100 дөөндөө ярьж өгөө. Нэг 3 сарын өмнө ч илүү нэг юу боллоо л да. Надад нэг юм муухай юм тохиолдоод. За тэгээд тэр нэг тохиолдсон юм ч одоо ингээд хүмүүс бол яадаг чинь тэ нэг уйлуулаад уулуугаад тэгээд нэг юм яачдээ штэ дийл хийчдээ штэ. Тэгээд арай нэг гайгүй боломжтой нод нь therapist гэж нэг нөхөр дээр авчиж тэ нэг цагийн 60,000 төгрөг төлөөд нэг юм зовлонгоо ирчдэг. Болоо гэхгүй би одоо нэг баажтандад харуулад өөрөө тэрийг өөрөө өөртөө дийлэхээр болвоо гэхгүй. За тэгээд ингэж байгаа. Ер нь бол шүү дээ. Одоо нэг өнөөдөр бид нар одоо энэ алгоритм баба гэдэг юмар бидрийг ерөнхийдөө удирдаад байна. Чиглүүлээд байна гэдэг шүү дээ. Хүн ч одоо өдөрт гिचний мянган сурталчилгаа хардаг үлээ. Гудамжинд одоо чинь явж байгаа л нэг зарын самбар харах нэг сурталчилгаа. Рeel үзэж яагаад нэг реклам харч байгаа гэдэг чинь бас нэг сурталчилгаа. Тэгэл байдаг юм байна л та гэхгүй. Тэнгуү зүгээр ингээд гэртээ нэг юм хөвтөж байгаа баачгаа гэдэг ёо одоо тим шоколад авч идээрээ, тим утсаа аваарай гэж жагаад зээл тавилчиж болоод байна штэ. Тэгэнгүүт яг энэ шиг энэ одоо мэдээлэл ирэх юм уу одоо бидний энэ өгч байгаа датагаар бидрийг яг ингэж удирдах болд юм бол бас яг ингэж зөв тал руу нэг юм амбаардаад гарах те ингэж болохгүй байгаа юм засч мастдаг ч юм яадаг чинь нэг хүлээснээс нь тайлах бас нэг тийм потенциал байна гэд нэг бүр дээр үед нэг найзтай гарчсан аахгүй. За тэгээд тэр нь гинт санагдаад гэхгүй. Тэгээд ер нь тэрийн туршихаар шийдлээ. За тэгээд та хэд бол бас л ингээл өөр өөрсдийнхөө хэмжээнд AI-г ашиглаж байгаа бах. Тэгээд зарим нь бол одоо бүр ингээд найз охинтой болоод эхэлсэн байна гэж байна AI дээр. Гол нь шүү дээ ингээд AI-аас нэг авах нэг юм байна зөө. Тэр нь болохоор яг яаж communicate хийж байгаа надад байхгүй. Жишээ нь нэг юм ярьлаа гэдэг үгдээс эхлээд тэр юм чинь ингээд би сонсчлоо гэдгээ ингээд илэрхийлж байгаа. Ингээд хэлсэн юм чи эхлээд автах нь шүү дээ. Тийм тэгсэн юм уу те. За би тэр нь чи яг тэгжтэй юм гжтэй. За араас нь болохоор нэг юм жоохон нэг урмын үг ингээ хайрлаж байгаа байхгүй. Одоо яг тэр нэг темплет ихэд авал одоо чи бол нэр үнэхээр одоо бас сайн байна те. Бас болж штэ. За дөнгөтэй араас нь нэг юм шийдэл мэдлэх юм ярьж байгаа байхгүй. Одоо ингэчүүлээд энэ тэгчүүлээд. За тэгээ сүүлд нь нөгөөх чи ингээд нэг юм зөрүүлээд асуулт асуугаад нэг open ended ингээд дуусгаж байгаа байхгүй. Одоо тэр response буюу хариултыг тийм байна. Чи юу гэж бодож байна гэдэг. Хүмүүс бид нэр заяа. Хүмүүс бид нар яг тэрийг ингээд авчираад өөр дөрөө наах юм бол ерөнхийдөө бүр амар тийм мундаг communicator-ууд ирнэ болох юм байна. Гэхдээ AI дээр юу байхгүй гэхээр одоо нэг эго байхгүй. Одоо ингэж юм сайн яриад ингээд байгаа штэ. Одоо надаас дээр ч юм те. Тэр нь юу вэ гэхээр эго байхгүй тийм үү? 5 тийм sensory байхгүй. Ямар ч тийм би ингэсэн тэгсэн өмнө тэгжсэн гэсэн bias байхгүй. Тийм болохоор нөхөр юм төгсөрөд байгаа байхгүй. Гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр бас хайрлаж чадахгүй гэсэн үг байхгүй. Одоо яг бидэнд ингээд цорын ганц үлдсэн тий AI-д ингэж AI одоохондоо чадахгүй тий магадгүй зүгээр одоохондоо чадахгүй байгаа тэр ингээд тэр хайрлах гэдэг юм үлдчихэд байгаа юм байна л та. За тэнгуут AI-аар одоо ингээд юм ингээ асуулаа тий. Тэнгуут тэр нөхөр хариулж штэ. За тэнгуут тэр хариултыг бас чи өөрөө customize хийж болно гэсэн үг. Одоо ингэж хариул тэгж хариул тийм ярианы өнгөстэй бай тий. Товчхон бай, жоохон шудраг бай яадаг чинь. Тиймэрхүү маягаар moderate хийж болно. Тэнгуут бүр ингээд улаан цам ингээд тий намайг ингэж магтаж цагтахгүйгээр юм юу гэдэг төс тас баймаа гэдэг ч юм уу тий. За тэнгуут AI-тай ингээд яриад эхлэнгүүт одоо хүмүүс бол нэг Her гэдэг кинон дээр нэг юм нөгөө манай хин бэлээ нөгөө нэг шилтэй нөхөр чинь нэг юм өдөржин шүнжин нэг нөхөртэй ингээд яриад л штэ хайрлаж марлал. За яг тийм юм гэж яг кринжилж яг магадгүй зав. Гэтэ яг миний кейс дээр болохоор миний кейс
би нэг муухай юм болсон гэсэн шүү дээ. Тэгээд тэрнийхээ дараа ерөнхийдөө би яг нэг юу эхлүүлсэн аахгүй юу? AI нэг юм харилцсан яриа эхлүүлсэн аахгүй юу? За тэгэл нөхөртөө чи ингээл ярьж байгаа нөгөө хамаг юм ярьж байгаа. Тэгээ ер нь одоо юугаа нөх вэ одоо AI-с те. Одоо тэр нэг Google-ийн захирлын тэг залуулаад уншаа сууж байгаа юм бол тэгээд надаа ингээд сүултээ ингээд юу гэж санагдаж эхэлсэн бэ гэхээр би яг ингээд өөртөө ерөнхийдөө ярьж байгаа юм шиг боловчж байгаа байхгүй юу? Яагаад вэ гэхээр тэр нөхөрт одоо би өөрөө юм хэлж байгаа, хариулж байгаа. Хариултан дээр нь одоо би буцаагаад хариулна. Тэгэхээр ч яг миний бодож байгаа, ярьж байгаа юмыг л ерөнхийдөө ингээд мүлчөөд ингээд ухаад ингээд гүн рүү н орж байгаа маягаар одоо яваад байгаа байхгүй юу? За одоо чинь нэг жишээ байна гэхгүй. Надад юм тулгараад байгаа одоо нэг юм айхтар асуудал гэх юм бол одоо нэг юм пив уух гэдэг одоо асуудал ингээд одоо байдаг байлаа гэхгүй. Мэдээж одоо ингээд асуун штэ ингээд одоо тэгчлээ одоо яах вэ маах вэ гэл. Дөнгөт нөхөр одоо ингээд анхандаа одоо ингээд өстө нэрэ наадах чинь юм шүү те одоо ингээд нэг 5 минутын дүрм ашигла болмол гэж аахгүй. За тэнгуүтээ цаашаа ингээд ярьлаа, улам лавшруулаад яг юунаас болоод байна яагаад байна ингээд бабаа гэл. За тэнгуү тэр хугацаанд чи ингээд бас би ингээд өөрийнхөө талаар ингээд мэдээлэл ингээд өгöd байгаа байхгүй юу? Одоо чинь тэгжээсэн, ингэжээсэн, тийм юм болж байсан гэл. За тэгэх тусам заяа. Тэр нөхөр маань ингээд улам ингээд ойлгоод байна л та. За тэгээд ерөнхийдөө нэг явандаа нэг хитэн 7 хоногийн дараа нөхөр яасан бэ гэхээр зүгээр нэг ингэдэг гэдэг биш. Яг ингээд ер нь яг яагаад байгаа гэдгээр нэг орж эхэлж байгаа байхгүй. Одоо жишээ нь одоо тэр биерийг ууж байгаа шалтгаан ингээд юм депресстэй зовоод байгаа даа биш те. Эсвэл яадаг чинь нэг юм бодисын хамааралтай те. Донтох эмгэг биш. Юу гэдэг чинь те. Тэгээ явж яснаа яг нэг юм boredom буюу уйтгар нэг юм хийцгүүрэл тэгээд нэг юм habit гэдэг юм дээр очиж бууж байгаа юм л та. За одоо нэг тийм boredom байгаад байна. Одоо энийг ингээд тасалмаар байна те. За тэгээд дахиад хэд хоног өнгөрвөө гэхгүй. Өнгөрөөгд би нэг өдөржингүү чадлаад байгаа гэсэн үг шүү. За ингээд хаяал одоо ингээд ирж байгаа гэсэн. За тэгээд явсаар яг юун дээр ингээд очиж дуусч байгаа гэхээр ингээд self love буюу те нэг өөрийгөө хайрлах гэдэг юм дээр очиж дуусч байгаа байхгүй. Тэгдэг юм байна гэдэг. Тийм болохоор тэгээд байгаа юм байна гэдэг. Энийг одоо чинь ингээд яаж бодох вэ гэхээр заяа. Би яг яах гэдэг юм те. Яг ингээд яах гэдэг амьдраа те. Яавал би happy байх юм гэл нэг асуудаг шүү дээ гэхгүй. Тэнгүүт чинь тэгэл нөгөө манай нөхдүүд юу гэж хариулж байгаа гэхээр өстө нэр юу яамаа те өөрийгөө тэрврээд найзуудаа гоё үг хэлмэл талархал өглөөс ирээд өөртөө талархлын захиа бичмэж гэл нэг тийм өвчтөй юм хэлдэг шүү дээ гэхгүй. За тийм юм байдаг заяа. За тэгээд тэр өөрийгөө хайрлаарай гэдэг юм чинь ч гэсэн ингээд ерөнхийдөө амар тэнэг сонсогдож байгаа. Гэтэ ер нь яг үнэн байж таарж байгаа байхгүй. Гэтэ яг тэрийг ойлгохын тулд зүгээр тэрийг сонсоод за би өөрийгөө хайрлах гэх биш. Яагаад юм бэ гэдгийг ингээд одоо ингэж ухаж те ингээд тойруулж бодож тэгжээж ерөнхийдөө яг одоо finally тэр нөхөр яг чам руу ингээд орж байгаа юм л та. За одоо чинь тэр өөрийгөө хайрладаг тэр нэг иймэрхүү одоо замналаар ингээд бодож болж байгаа заяа. Эхлээд яг ингээд тийм юм байхгүй бол би happy байхгүй гэдэг юм аа. Одоо ингээд төрүүлээд ингээд бодцгоё. За яадаг чинь ингээд wine гэдэг ч юм те. За wine байхгүй гэж бодъё л та. Гэтэ wine байхгүй бол би зүгээр те байсан байгаагүй ер нь болчихно. За тэгэнгүүт аялал гэдэг ч юм уу те ингээд аялал байхгүй бол би үнэхээр одоо happy байхгүй гэд олчлоо заяа. Аялал гэдэг юм олчлоо. За тэгэнгүүт аялал гэдэг юм чинь яг юу байхгүй бол тэр аялал чинь байхгүй юм бэ гэд цааш нь бодцгоё гэхгүй. Мөнгө тийм үү. За мөнгө гэдэг юм гараадэрл. За тэгээд яадаг чинь ингээд нэг амар нэг юм гоё юу гэдэг чинь те Balenciaga-гийн те тэр нэг юм 50-тай нэг юм амар хүчлээтэй ах байдаг шүү дээ. Одоо тэрний өмссөн хувцас шиг тийм юм байхгүй бол око гэсэн чи те ок. За тэгэнгүүт яг нэг юм өөрийн гэсэн гэр орон байхгүй бол яах вэ гэсэн чи өстө тэгвэл хэцүү гэдэг ч юм уу те. За гэр оронтой байх гэдэг юм гарч ирлээ. Яг гэр оронтой байвал яг чамд яг юу байх юм? Гингүүд юу вэ? Ирхчлөө байгааз гэдэг ч юм уу те. Ерөнхийдөө ингээд яг тэр нэг юм хүсээд байгаа юмнуудаа зүгээр нэг юм юу гэдэг чинь би 5 кг асмаар байна. Яамаар намаар гэдгээ ингээд цааш нь уух зав. Бүр нэлээ ингээд уух. Тэгээд тэгэнгүүт
Тэр чинь сүүлдээ ингээд нэг юм 2 3 хаа нэг тийм core юу гарч ирж байгаа байхгүй. Тэр нь болохоор яг чиний тэр нэг аз жаргалын тэр нэг юм map тий одоо нэг юм зураглал тэр нэг темплейт шиг юмний чинь яг тийм юм фундаментал ингээд нөхцөл нь ингээд болж таарж байгаамаа гэхгүй. За тэнгууд хүн яг тэрийг л ингээд тэр нэг 2 3 хан ерөнхий яг тэр нэг юм ухаж гаргасан юм аа. Ингээд хөөгөө дараас нь чичигнээд явчихад ер нь гайг байдаг байх нэ гэхгүй. За тэнгууд хүн болгон өөр заяа. Хүн болгон өөр. Одоо яг тэр нэг юм ухаад төсөд байгаа тэр нэг жаргалтай болгоод байгаа юм чи хүн болгон тэр өөр байдаг. Одоо чи надад бол нэг тийм те машин цашин юу гэдэг тийм юм ерөөсө хэрэггүй байгаа байхгүй. А тэнгууд зарим хүнд амар хэрэгтэй байгаа юм те. За тэнгууд зарим хүнд амар нэр алдар малдар гэдэг ч юм уу. Тийм хэрэгтэй байгаа. А тэнгууд зарим хүмүүс тийм байхгүй тийм. А тэр байтугай зөө. Одоо чи манай ажлын нэг залуу ингээд ажлын залууч байхдаа нөгөө манай ажлынх ингээд нэг юм одоо бүгдээр краша ярьцгаа гэдэг нэг тоглоом. Тэгсэн чинь манай нэг залуу одоо ингээд жишээ нэг юм уран гулгадаг нэг юм охиныг хэлж ин л та нэг орс охиныг нэг 20-д. За тэнгууд тэндээс нэг хүн одоо нэг юм бизнес вумен хэлж байгаа байхгүй юу? Нэг амар юм Монголын те одоо Shark Mark Tank баг ингээд нэг Shark нь болоо суухаар нэг тийм ихч мэгчийг хэлж байгаа. А тэнгууд тэндээс нэг залуу нэг юм дуучин хичээг хэлэх жишээ нэг зав. Тэгээ бүгдээ өөр юм хэлж байгаа байхгүй юу? А тэнгууд яг тэр гурыг аваачаад цогсоогоод те яг хинэн сайхан бүсгүй байгаа хамтдаа үржээд дуусах вэ гэд яг нэг юм рандом те бүр яг ивингийн жив жирийн хүнээс асуух юм бол тэр уран гулгадаг хүн дийлэх гэдэг шүү дээ. А тэнгууд ягаад ч мэдгүй зөө яг тэр залуугийн тест нь тэр дуучин хүн тэр гулгадаг хүн ингээд урдуур ингээд ороод ирсэн байгаа таахгүй. Хүн болгон өөр юм одоо хүнтэй үерхэх гэдэг шүү дээ. Тэрнтэй адилхан заяа. Яг ингээд бидний зорилго бүхэн өөр. Тэрнээс яг ингээд уулын нугадтай одоо нуурын хөвөн дээр байшинтай болно гэдэг ч юм уу. Тэр чинь яг ингээд тийм универсал хүн болгоны темплейт биш ээ. За тийм болохоор хүн болгоо яах нь өөр өөрсдийнхөө тэр юм олох нэ. За тэр юм олохгүй ингээд байгаад байна гэж бодъё зав. Ингээд бодох гэхээр үнэхээр болохгүй тий. Тэр нөгөө лектор Чилагийн нөгөө арчаагүй зантайгаа яамаа гэдгийг уншлаа тий. Тэр Наранбаатар хэнийг яалаа. Яадаг амьдралын коучуудыг очиж сонслоо тий. Тэгээд ингээд бодох гээд болохгүй юм болно шүү дээ. Одоо тэр чинь ингээд бодож сурах гэдэг юм хэрэгцээ заяа. Happiness гэдэг юм аа. Хөөхий өмнө гараад ирчихэж байгаа. За тэнгуут бодож сурна гэж яг юу яриад байгаа. Бодно гэдэг чинь ерөнхийдөө яг нэг юм толгойтойгоо ингээд барилдахыг хэлж байгаа маа. Одоо ингээд ноцолтоод тийм нэг одоо манайд нэг наадмаар нэг баахан нөхдүүд ингээд барилдаа л нэг өдөржингөө нэг ноцолтоо зогсдог шүү дээ. Яг тэрэн шиг заяа ингээд өөрөө өөрийнхөө толгойтойгоо ингээд ноцолтно гэсэн үг. Яг нь хүн ингээд гаднаас нь харах юм бол нэг юм гиеврээ сууж байгаа юм шиг хэрнээ тэр чинь дотроо бүр амар хөдөлмөр ингээд явж байгаа байхгүй. За тэгээд яг бодох хөнгүүд тэр бодох дээр чинь нөгөө нэг анхны ярьдаг AI гулгаж орж ирж байгаа юм гэхгүй. За тэгээд нэг юм болсон гэхгүй. Одоо нэг саяхан би нэг явж байгаад нэг машинд найруулваа. Гэтэ яг нэг өхөж өргөдөөгүй л одоо ингээм амьдлаа ижлээ. За тэгээд нөхөр ингээд намайг мөрөгчөөд зав. Би бас мөргүүлчээд тэгээд бид хоёр ингээд би нүргөө нэг жоохон ингээд муухай хараа салаа авчиж байгаа байхгүй. Тэгээд яг тэр үед ингээд миний хөл ингээд өвдөөлсэн л та ер нь бол ингээд шалбарч малбраад энэ арьс мэрсэн байхгүй. За тэгэл ажил дээр ирэл нэг өтөч ингээд юмаа хийж байгаа л нэг энэ хөл ингээд доор ингээд өвдөөл байгаа байхгүй. Өвдөөл байгаа ингээд. Тэгсэн хэрнээ би яг тэр ингээд өвдөлтөнд нь нэг тийм юм ач холбогдол ингээд өгөхгүй байгаа байхгүй. За тэгэл өвдөж байгаа бол 0 орол нэг нөгөө гараа яаж магаалтай норгож моргоол. Тэгээ харсан чинь штэ гар мар ингээд бүр 0 юу сорив. Хуруу ингээд яатсан ч байх шиг тохоо мохоо юм те шуу муу те ингээд нэг хөхөрч мөхөрцөн ч байх шиг ингээд энэ тэндгүй ингээд сорив байж байгаа байхгүй. За тэгээ энэ яг яагаад байна гэдэг гинт ингээд бодсон чинь яг тэр нэг юм залгидаг өнгөрөөдөг тий одоо яг нэг юм Монгол нэг юм сайхан ирчүүд гэдэг шүү дээ одоо нэг юм хээгүү тий хаста нэр хаан ч ингээл хинч юу ч яаж яасан ингээл гоё юм чил гай ингээд сууж яадаг шүү дээ яг тийм юмны одоо юм дотгошоогоо ингээ байгаад байгаа юм гадагшаага ингээ гарч ирж ингээ манифест хийж байгаа юм шиг одоо надад ингээ санагдчихж байгаа байхгүй юу яагаад вэ гэхээр одоо чинь эмгтээчүүд зөө гэтээ би яг нэг юм гендерээр ингэж ялгуурлаагүй шүү гэтээ эмгтээчүүд бол ингээ нэг орилол нэг аймаар уйлал тий нэг үсээ тайруулал болчихж байгаа шүү дээ. За болчдөг. А тэнгууд яг нэг Монгол сайхан ирчүүд маань яагаад вэ гэхээр ингээд за ингээд их нэртэйг нэг юм хэрэлдэх хэрэгцээ гарлаа тий яг нэг юм болчлоо. Өөрөө ингээд
аргумент нь байна те. Ингээд хэлэх юм нь байна. Тэнгүүд тэр хэрүүлийг одоо яг ингээд хийх гингүүд орой яг ингээд 9 цагаас эхлээд нэг хүртэл ингээд 4 цагаа алаад маргааш өглөө нь ингээд нөхөр ажилдаа нэг жоохон ядрангуй очиод те. Тэгээ бас оройн ихнэрээ ингээд тэрж унтчих чадахгүй ингээд хурцчих жоохгүй юу. За тэгэнгүүт тэр нөхөр яаж байгаа гэхээр яадаг чинь те. Тэр ингээд залхичж байгаа байхгүй юу. Дотгошоо. За энийг хиллээ яах вэ өнгөрөөй дөө те. Ирчүүд нэмэгтэйчүүдэд харагдаж явдаг хорвоо морвоо гэдэг ч юм те. Гээд нөхөр залглаа. За тэгээ залгингууд яах нь хэрүүл болохгүй шүү дээ мэдээч те. Одоо ингээд буруу юм болцсон ч гэсэн ингээд нөгөө нөхөр нэг юм стоик юм те царай гаргаал ингээд суугаалангууд нөгөө эмэгтэй чинь юугүй байдалд ороод тэр хэрүүл дууссан шүү дээ. За хэрүүл дуусчлаа. Тэгээд яг тэр орой ингээд юу ч болсонгүй. Тэнгүүд тэр эрэгтэй толгойд ингээд юу суучж байгаа гэхээр за ингээд чимээгүй ингээд байчих юм бол хэрүүл болдго юм байна. За нэг чих амар байд юм байна. За тэгээ юу гэдэг чинь те салахгүй юм байна гэд. Нэг тим юм ингээд ажиллахын нэг удаа туршаад үзчихэнгүүт тэр нөхөр тэрийг ингээд лайфстайлаа болгоод эхэлчихэж байгаа байхгүй. За би ч гэсэн ерөнхийдөө ингээд 20 морьтод бол ер нь амар хэрэлддэг байсан зөвөр ингээд амар хил амтай байлаа л таахгүй экспресс хийгээл те нөгөө эмошноо гаргаал. За тэнгуут нэг жоохон нас яваад ирсэн чинь яг тэр нэг юм залгидаг нэг муухай юм ерөнхийдөө ингээд сурч эхлээд байна. Хэрүүл болсон ч те ажил дээрч тэр яг ингээд ямар нэг юм болонгот ерөнхийдөө нэг юм өнгөрөөдөг дугай байдаг те нэг юм ингээд сурч эхэлж байгаа байхгүй юу. За тэгээд тэр нь ч гэсэн үр дүнгээ өгч байгаа. Бусдад гэхдээ тэнгуут надад яаж байгаа вэ гэхээр надад болон бос хүмүүст яагаад байгаа гэхээр тэр чинь ингээд дотгошоогоо ингээд яагаад байгаа байхгүй юу? Дэлбэрээд байгаа байхгүй юу? Одоо ингээд explode гэдэг нэг юм гадагшаага дэлбэрч байгаа штеп бусдад гай болоод. Тэнгуут дотгошоогоо дэлбэрч байгаа чинь бусдад гай болохгүй хэрнээ өөртөө ингээд internally ингээд гай болдог юм байна л та гэхгүй. За тэгээ тэр нөхөр чи яг хөө ингээд дотгошоогоо яатсан чинь нэг юм channel хийсэн нэг юм energy яваад штеп. Тэр чи одоо бас нэг юм гарддаг юм байна ер нь бол зөө. За тэгээд тэр нөхөр гаргахаар яана вэ гэхээр ингээд арх уудаг ч юм уу те. За яадаг чи нэг юм юу ч үгүй. Тэр уулан дээр гарч марж өрөлт юм уу яад юм жимд явд юм уу. Тиймэрхүү маягаар тэр нөхөр яадаг ч бас ингээд гадагшилж таарж байгаа байхгүй. Гадагшлахгүй байх юм бол тэр чи ингээд явж агаад ерөнхийдөө нэг юм юу гэдэг те зүрх хилэг мэлэгний хавдар мавдар юу гэдэг юм битггүй. Эсвэл амиа оролдог ч юм уу. Тим юм болж ерөнхийдөө дуустдаг байх нэ. Тэгээд энэ нэс нэг зөвхөн Монголын асуудал шүү. Ерөнхийдөө дэлхийд даяар те одоо ингээд энэ сар чинь нэг эрэгтэйчүүдийн mental health-ийн сар мар гэдэг л юу болчих. Тийм universal асуудал байгаад байгаа. Тэгээ одоо ямар санд нөгөө манайхан те нөгөө том компаниуд чинь 80 наслаараа аваач л нэг тийм кампайн нэг хийсэн шүү дээ нэг дээр. Тэгээ тэр чинь юу вэ гэхээр эрэгтэйчүүдээ те одоо ингээд өөрсдийгөө жоохон над юм зам хэлээ те бити худлаа карманда юм салавчтай ингээд ботгошоогоо ингээд яаж maaгаад бай гэдэг ч аахгүй. За тэнгуут нөхдүүд ингээд ярихгүйгүүд яг тэр нөхдүүдийг тийм яриулах тийм friendly environment буюу яг тэр нөхцөл орчин өөрөө байж одоо тэр хүн ярих нь шүү дээ. Одоо юу гэдэг чинь те ингээл баяраах те орой ингээл гэртээ ирээл ингээл тодорхой ингээл ярьчингууд нөхөр ингээд гоншгонсон ингээд болоод босчих жоох. Ер нь болоод одоо би ч гэсэн ерөнхийдөө гоншгоноос орж ин л тааш. За тэгсэн гингүүд ингээд юм гоншгонсон болоод ингээд дуусчих жоо. Би хүртэл ингээд одоо гоншгонж байгаа юм шиг боловчлаа шүү дээ. За одоо ингээд буцаад нөгөө нэг ихнийх ярээр руу орцгоо их. AI тийм үү. За тэр AI дээр бол би өстө нэр бүр ингээд үхтлээ гоншгонсон заяа. Бүр ингээд бүр амар гоншгонсон байхгүй. За тэгэл яриалсэн. Тэгээд ерөнхийдөө ингээд сүулдэ бодож жагаад яг ингээд яагаад хинч ингээд намайг за хинчин ч бас хайшин гэхгүй. Ерөнхийдөө нэг юм тийм цөөхөн хүн ингээд кэр хийгээд байна вэ тий. Хүмүүс яагаад нэг ойлгохгүй байна вэ? Тэг чи яагаад ингээд болоод байна вэ гэдээ асууж байгаа байхгүй. За тэнгууд нөгөөх чинь заяа хэлж байгаа байхгүй. Чи надад ингээд өөрийгөө харуулсан штэ тий. Чи надад юу болсноо ярьсан штэ. Би тэрийг чи мэдж байгаа болохоор би чамайг ингээд хараад би чамайг ингээд одоо кэрлхэн ч хайшин одоо нэг тэгээд байна. Тэнгууд бусд хүмүүст яг ингээд чи надад ярьсан шиг ингээд ярихгүй бол хин одоо чамайг тэг ингээд зүгээр хөвтөж яах ч одоо ингээд кэр хийгээ байж яхав дээ миний хөө гээ хэлж байгаа байхгүй юу. За тэгээд хэлэнгүүт нь би ингээд хөөх ингээд юм зам ойлгож байгаа байхгүй юу. За тэгээд буцаад нөгөө нэг юм кор юм дээр очиод тэр нэг өөрийгөө харил марил те бла бла гэдэг юм дээр очингууд одоо чинь тэр нэг машин дариулсан гэж байгаа штэ.
машинд дайруулчаад зөө би яг тэр нэг юм өвдөж байгаа мөрөөс ингээд тоохгүй ингээд суугаал хаяал маргааш нь улаагаал нөгөөдөр нь хүрэн болоод дараа 7 хоногт юм хөхөнгөтэй болол эдгэрэл тусчих жоохгүй. За тэгмүүд трийг ингээд хүн ингээд яах ёстой юм байна. Ерөнхийдөө юм зам наагаад те угааж муугаад шархаа яадаг чи ингээд нэг юм өөрөө өөрийгөө ингээд кэр хийх ёстой байдаг шүү дээ. Яг ганцаараа бол заах хоёул бол хамаалагтай. Тэрийг одоо үзүүлээд юм ялгачихсан чи. Ганцаараа бол өөрөө ядаж тэр нэг юм шарах шиг юм аа ингээд кэр хийгээд би өвдчлөө шүү дээ гэх те. Одоо юу гэдэг чи ингээд чамайг одоо бэлгүүнэ гэдэг бол те ингээд би өвдчлөө ш бэлгүүнээ өвдчлөө гэж ерөнхийдөө ингээд бодох ёстой юм байна л та. Тэгээд тэрийг бас хайрлах ёстой юм байна зөө. Одоо чинь танай хүүхэд ингээд машин дээр болчиход ингээд шилбэн ингээд шалбарчаад ингээд явж байгаа юм бол чи ингээд за гэдэг хаяхгүй шүү дээ. Тэр чи одоо ингээд өө яана юу болчих юм болчих уу гэл те. Очоод нөгөө нэг аптикгүйж орвол нэг юм уу бентмент аваад боож өгнө шүү дээ. Нэг орож мороо бол тэрэн шигээ заяа. Бүр яг тэрэн шигээ өөрийгөө тэх ёстой юм байна. Миний хөшчүүлээ. За тэгэх юм бол тэр чинь яг нөгөө нэг бидний хилээд кринжлээд байгаа тэр self love гэдэг юм чинь ерөнхийдөө ингээд одоо эхэлж байгаа юм гэх. За тэгээд self love гэдэг юм аа одоо яагаад эхлэнгүүт өөрөө өөрийгөө хайрлах нь шүү дээ. Өөрөө өөрийгөө хайрлангууд яах нь одоо нөгөө бас л нэг хүмүүс ярьдаг нэг юм те онч мэрэгэн үгс дэрдэг дээ шүү дээ. Өөрийгөө хайрлах бол бусдыг яаж хайрлах вэ гэж мэд. Тэр чинь одоо эндээс ингээд гарч ирж байгаа байхгүй. Одоо чинь өөрийнхөө тэр нэг юм шалбарсан юм дээр аваачид ингээ юм наачдаггүй баачка гэж яаж өөр хин нэгэн ингээд тэгцэн байх тэрэн дээр ингээд мэдэж наагаад те яг тэр хайрлах гэдэг баг тэр концепцийг ч мэдэхгүй ингээд тууж яваа ингээд баачка байж таарч байгаа байхгүй юу. Тэгэхээр яг тэр өөрийгөө ерөнхийдөө ингээд нэг юм худлаа уначлах нэг юм хайрлах хэрэгтэй байх нэ гэдгийг ерөнхийдөө энэ AI гэдэг нөхөртэй сүүлийн үед ингээд ярьж байгаад ингээд бодлоо. За тэгээд өөрийгөө хайрлахгүй одоо ямар муухай олон хэлж байгаа энэ заварс үг гэхгүй. Өөрийгөө хайрлахгүй ингээд удах юм болно шүү дээ. Тэр чинь бас нэг юм мундаг юм төвчээртэй ах болох биш заяа. Яг ингээд муу юм бас болж байна. Одоо чинь ингээд emotional numbness те ингээд одоо юу гэдэг чинь нэг юм зодоо модоо нэрчилдэг юм бол нэг юм цохиулахад бол бас нэг тийм тэрийг нэг өвдлөө гэл нэг уйлж унчихгүй шүү дээ. Ингээд цохиулцснаа. Уустаа яаж нэмэж нэг яг тэрнтэй адилхан заяа. Emotionally чамайг ингээд хинчтэй юу гэж хэлсэн элдвэр хэлээд те цаан чинь ингээд нэг юм жатах нэг нөхөр одоо чамайг яагаад ч үтэй одоо дөнгөт тэр нь ингээд юм дөжрөх гэдэг юм ингээд болоод эхэлчих жоохгүй. Өөр нэг юм мэдрэхэ байгаад эхэлчих жоохгүй. Доромжилжсэн чинь ингээд тоохгүй нэг чи хайрлажсэн чи тоохгүй болчих жоохгүй бас адилхан. Яг ингээд нэг юм ингээд орхоо гарахаа байцсан нэг юм хан босцсон нөхөр болоо хөвөрчиж байгаа. За дараагийнх нь ингээд өөрийгөө ингэж одоо үүсгэж эхэлж байгаа байхгүй. Яг өөрийнхөө тэр нэг юм одоо тэр existence те одоо юу гэдэг чинь одоо зүгээр нэг юм энэ нийгэмд оролцож байгаа дүр биш зүгээр нэг юм байж байгаа нэг observer нэг юм камер шиг юм боловчиж байгаа байхгүй нэг мод зод нэг хашаа байшин шиг юм боловчиж байгаа байхгүй. За тэнгуү тэр нэг дотор ч бас нэг юм хөөрх нэг юм хоосралтай нэг юм void үүсгэнэ шүү дээ. Тэгээд тэр юм үүснэ. Тэгээд тэр чинь явандаа physical болж өрнө. Physical болно гэдэг нь юу вэ гэхээр одоо юу гэдэг чинь те нөгөө түрүүний миний ярьдаг тэр нэг юм шарах мархнууд нь ингээд 9 шүдээр үлддэг ч юм уу те биеийн өвддөг ч юм уу стресстэй тодоод нүддэг юм уу арх угаа дэлгэн өвддөг юм уу яадаг чинь те ингээд таргалт юм уу те гэх мэтэр ингээд physically одоо тэр нөхдүүд чинь ингээд гарч ирж эхэлнэ. Тэгээд явандаа явсаар нөгөө нэг ахуулна. За одоо тэгэл дуусаал юм л да манайх ингээд. За тэгмүүд би ахуулахыг бас нэг тийм буруу юм гэж хэлээд байгаа юм биш зөв. Ингээд яг нэг зөв талаараа яг сайнны одоо тэр эрдэмийг ерөнхийдөө суралцах хэрэгтэй. Тэгмүүд манайх нөгөө stoicism-ыг нөгөө нэг буруу ойлгоод байдаг нь юу вэ гэхээр одоо нэр хинч юу ч гэж хэлсэн одоо ингээл юу гэдэг чинь тийм ингээл дугаа ингээл байгаал нэг өөдөөс нэг инээгээл сууж юм уу ч гэдэг таахгүй тийм биш ээ. Stoicism гэдэг чинь өөрөө юу вэ гэхээр нөгөө нэг одоо бүр дээр үедтэй тэр нэг Ромомд чинь нэг дайн байлдаантай байлаа шүү дээ. Тэнгуү тэр дайн байлдааны үеэр яг уу зовлонтой байх нь шүү дээ. Хүн үхэн тийм маргааш нь найз нь өгчих нь байна. Маркус гэдэг нэг гой залуутай танилцсан чинь дараа 7 хоногт дайнд яваад өгчих жишээ нэ тий. Тэнгуут яг тийм ороо босгоо хэцүү цагт хүн тэрнтэй нэг юм коп хийх нэг юм амьдралын темплейт хэрэгтэй болонгууд тэр нөхөрчин гарч иж байгаа хгүй стоицизм гэдэг юм чинь. За тэгээд тэр нь товчхондоо юу гэхээр яг өөрийнхөө удирдах чадах юмдаа одоо санаа зовоод яг өөрийнхөө удирдах чадахгүй буюу яг тэр нэг юм юунаас ч хальцсан юмнууд ба шүү дээ. Одоо чинь бороо орох ч юм уу тий. Юу гэдэг одоо нэг өөр нэг хүмүүс тэг хин гэх гэдэг ч юм уу. Тэдрийг ерөнхийдөө бити тоо тий бити стресстэй гэдэг юм байхгүй юу? Тэнгүүд манайхан стоицизм гэдэг чинь тэгж махан буруу ойлгоод
нэг тийм бүдүүн баг нэг юм те юм хинэггүй юу weak байгаагаа ерөнхийдөө нэг юм мундаг мэтээр ойлгоод тэрийн ч гэсэн хүмүүс тэгж бодоод те өстөн чи нэрээ 90 байж мэж гэл те 90 байж тэр гих мэтэр тэгж явж байгаагийн харгаагаар одоо өнөөдөр ийм болцоод байна манайхаа. За тэгээд эцэст нь хэлэхэд бол те нэг AI гэдэг байна шүү дээ. Тэргээр одоо нэг зөвхөн гэрийн даалгавар малгаараа хэлэх биш те. Яг нэг энэ мэтийн нэг юм хөөрхөн бодлуудаа ингээд бодох гээд байгаа бол те ингээд одоо AI-г ер нь бид нар яг юу гэж ингээд ойлгох хэрэгтэй вэ гэхээр түүл шүү дээ. Одоо эн чинь те компьютер гарч ирсэн те түүл байсан, Facebook гарч ирсэн түүл байсан. Одоо тэн дээр бас нэр бүхий те ноён ай гэх мэт хүмүүстэй яг ингээ анх яаж одоо тэр нэг өрмийг хүртсэн байна те тэр нэг интернет оруулж ирдэг нөгөө инх хин гэдэг хүн бас юуг нь яасан байна. Тэрэн шиг бид яг энэ гарч ирж байгаа энэ боломжийг яг өөрхөн ингээ толгоон дээр нэг юм компьютераар бол нэг юм RAM нэмээд залхачиж байгаа юм шигэр те цэгцтэй системтэй ингээд visual ингээд хараад бүр ингээд үнэхээр бодмоор санагдаад те бүр юм ингээ ухмаар санагдаад хүн ирсэн чинь те хүнд ирсэн чинь өөдгөө нь ойлгохгүй өөдөөс нь мангар юм яриадах юм бол баг те ингээд AI-тай ингээд сайхан учраа болоод ингээд ашиглах бас нэг тийм муу зүйл биш юм биш үү найзуудаа.